За нэг зүйлийг та хэд нэг эргээд нэг харчмаар байна. 2017 оны 9 сарын 7-ны өдөр Жаргал тулгын Эрдэнэтийн засгийн газар буюу миний бие засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан засгийн газар төрийн байгуулалтын байнгын орон дээр огцрох хэсэг асуудал нь огцруулахгүй гэж нэмжсэн. За чуулганаар орж ирээд төрийн байгуулалтын байнгын орооны дэмжээгүй саналыг дэмжээ гэдэг саналын томьёолоор санал хураагдсан. За төрийн байгуулалтын байнгын орооны саналыг гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй учраас Жаргал тулгын Эрдэнэтийн засгийн газар буюу манай засгийн газар огцорч Ухнагийн хөрөлсөх ерөнхий сайдаар томилогдчихсэн. Энэ хуулийн зохицуулалт дэг журам яг хэвээр байна. Эмэлзүүд болж энэ дэр нэг тийм гайхаад үндсэн хуулийн зөрчилгээд одоо нэг ийм зүйл ажиглаад байна л да. За төрийн бус байгууллагын дүрм ягшталт хэрэгжээгөөс үүдэлтэй өнөөдрийн төрийн хямрал босног бол боссон. Монгол Ардын намын дүрмээр баг хурал дээр өрсөлдөөн болсон намын дарга. За нэг нь яаж нөгөө нь ялагдсан. Ялагдсан дад нь мэдээ зөвшөөрөв. За сүүлдээ явж их хурлын тухай хууль болон их хурлын дэгийн тухай хуулийг үл үндэтгэж бүлээн зөвшөөрөхгүй байдлууд үүссэн. За энэний хэлбэрчлэлтний яаж гарсан бэхээр бүлгийн дарга дээр. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам улсын хур 65 судалтай байхдаа 32 33 болж хуваагдчихсны түүх яг тэр мөрөөр давтагдж байгаа. Гагцгүй ялгаатай нь юу гэхээр тухайн үед бүлгийн даргаар Хаяр Бадарга ажиллаж байсан. Бүгдээрээ хоёр талаасаа сууж байгаа санал хураалтаа явуулж ирсэн. Түүгээр нэг хүний саналаар Хаяр Бадарга ялагдсаар бүлгийн дарга ном журмынхаа дагуу өгдөөд улсын хурлын дарга шинэ бүлгийн даргыг томилсноор одоо шинэ бүлгийн дарга албажиж ажил үүргээ хийгээд явж ирсэн. Тэгэхээр одоо ингээд сүүлдээ ингээд их хурлын дэгийн тухай хууль, их хурлын тухай хууль бүр дамжаад нэг үндсэн хуулийн асуудал руу хүртэл орж байгаа. Тэгэхээр хааштай ингээд цагаан дээр хараад бичигдсэн маш ойлгомжтой хуулиуд байна. Дээрээс нь энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ирсэн бодиттой засгийн газартай холбоотой, огцорж ирсэн, үлдэж ирсэнтэй холбоотой зохицуултууд байна. Энэ бүгд хэврээ байгаа байхгүй. Тэгэхээр энд нэг бүгдээрээ одоо хуульчид болоод нэг өөрсдөө тааруулж хууль тайлбарлахаа одоо болчмоор байна. Та ч гэсэн бас нэг хараад үндсэн хууль болон дэг их хурлын тухай хуулийг бас хараарай. Ялангуяа 2017 оны 9 сарын 7-ны өдрийн төрийн байгуулалтын байнгын орооны хуралдааны протокол шийдвэрүүдийг бас харчмаар байна.